За, сайн мэцхан уу. За, эпизод 5 тавтай амарлаг guys. Нэг үзэгчийн хүсэлтээр энэ одоо бэлгэд байдаг нэг юм байшин дээр ирж үзлээ. Одоо ийшээ орж сонирхож үзье даа тэгэхэд. Бичлэг, сүүлийн бичлэг орсноос хойш нэг 8 хоног өнгөрсөн байна. Ямар сандаад ингээд бичлэгнүүд араас нь одоо чадах чинээгээр шахаад хийнэ. Энэ байшингийн түүх энтрийг нь бол яг сайн мэдэхгүй байна. Угаасаа монголчин яг түүхийн яг ингээд асуу ихээр нэг ойлгохтой тиймэрхүү түүхтэй газар байдгүй шүү дээ, дандаа амд амьдсан ярианууд. Энэ болохоор нэг хэдэн хүүхдүүд орж үзээд тэгээд нэг юм зойр байдаг гэсэн. Тэгээд тэр зойрн дотор нь хүн дуурайд байдаг гин. Тэгээ хүн дуурахаар найз гарч цухтааж аваад хашаад аваад эргээ харсан чинь байшин дотор хүн байсан гэж харагдав. Ярьдсан байлээ. Хүн байсан, хүн харагдсан гэж ярьж байсан. Тэгээд энэ байшин сүнстэй юу үгүй юу одоо орчдол хамтдаа харцгаая да. За тэгээд эпизод 5-таагаа тавтай морил хамтдаа угаарай guys. За ямар ч сэнгээр орно. Чаван дээр их юм. За орж ирэхэд бол нэг иймэрхүү л байна да. Одоо бол детекторт мэдрэгдсэн юм бол алга ба шүү guys. Дохио өхөөрөө тэрд явах хаа. Үүд хэсэг нэг иймэрхүү тэд үүдээр бол орж ирэх боломжгүй юм байна. Лампирын тааснууд бол баригдаж байгаад хөрөн мөнгөгүй болоод дутуу хаягдсан юм болов. Мохоны дуунаас бол өөр юм гарах юм бол алгалаа та. Доорл. Манай нэг найз явж үзье тэгээд дагаад явж байгаа бичлэгэнд орохгүй гээд бичлэгэнд орохгүй бай гэд хойноолхаал явж байна. За дээшээ гарч ирэхэд бол юм шал бол маш нэмэх юм шиг байна. Энд доош юу идэв вэ? Шүдний тохирлог бос. Найлын нохоо хуцаадах шиг байна. Гэрлэн чи өнгө орж ирвэл хэлээрэй за. Нэг детектор чинь гэрлэнээс бол иймэрхүү. Хөлд орохоо сайн харж явахгүй бол шалан цөмөж магадгүй юм байна. Хоцчооч юм зэрэг боллоо та. Нэг юм байна. Ашинт дээр хүн яваад байгаа юм хата. Цөглөн чим өгсөн те. Хажуудлаа айл ингэж амар тод сонсогдно гэж байх уу?
За дээд давхар бол нэг иймэрхүү юм байна даа guys. Доор бол детекторт бол мэдгдсэн юм болоо. За нөгөө нэг юу төр зойрын нүцээ очиж үзье. Нөгөө хүмүүс гарч ирдэг бол та. Зойр нь хаана байт юм бол саяны нөхч одоо тэр биш тийм миний шахаж үздэг. Зойр нэг иймэрхүү. Дээд давхарт юм дуурснаас сая. Энэ хашаан дотор альсвал хүн яваад байна уу? Альсвал зойртой гэсэн зойр нь хаана юм бол? Энэ байшингийн түүхийг бол сайн мэдэхгүй байна. Энд ч нэг юм 100-тай байна. Хүмүүс ямар ч орж ирдэг бол та. Үүснээс колониас байна. Энэ зойр нь хаана юм болоо? Замарс нэг радиогоо ажиллуулж үзээд бичлэгээ хийдэг guys. Детектор одоогор бол асахгүй л байна. За ямарч нэг радио утсан нэг хальт ажиллуулж үзээдэг. За тэгэхээр хэдүүлээсээ зойрыг хайгаад болоогүй. Энэ дээр ямар ч сан детектор асахгүй байна. К2 бол асахгүй байна. Зойртой гэж барыг жоо худлаа ирсэн юм шиг байна да. Зойр бол юу олсонгүй.
радио давтамж дээр бол ямарваа нэг юм мэдрэхдэггүй байна. Надад орол. Надад мэдрэгдэж байгаа энергийн хувьд ч гэсэн нэг тийм айц төрөөд хар юм бол одоогор л мэдрэхдэггүй л байна. Диктор гайгүй. Эдэн хүүхдүүд ороод яг нэг зойрлуу н орсон чи баахан ном байсан гэдэг. Тэгэд тэрийг нь үзчихсэн чи нэг хүн дуугараа тэгээд тэгээ гараа цухтаажсэн чинь хоёр давхарт нь хүн байсан. Цонхоор нь харж исэн гэж яриад байсан. Мэдрэхдэггүй бол энэ удаагийн имчилэг маш богино хэмжээнд болж магадгүй баха. Тэгээ радио давтамжинд бүр ямар ч дуу шуум орж ирэхгүй. За дахиад нэг скандад үзье. Одоо энэ камер нь тарагдах нь давтамжууд нэг иймэрхүү байна. Тэг гэж өрдөөс юу ч орж ирэхгүй байгаа байхгүй. Энэ байшин би хаана нарж илаа гэж бодсон нэр Facebook дээр яваад байдаг байшин юм бэлээ. Юу ч байхгүй зойрын ямар ч сайн хайгаад олсонгүй. Энэний дараа нэг жоохон лайв явж магадгүй. Тэгээд мэддэг хүн байвал зойрыг асуухаас. Зойр нь одоо болж игэл энэ өрөө юм уу? Энэ өрөөнд дотор л байгаа бох гэж бодсон чи. Зойрын нүц олсонгүй. За ямар ч радионд явуулсан тийм нэг л дуу шумбал орж ирэхгүй байна гайс. Тиймэрхүү байна да. Ерөнхийдөө хов оосон газар гэж ойлгож болно. Детекторч мэдрэхгүй. Дээр энэ тэр ягаан байшин дээр болохоор детекторч бас асаадсэн шүү дээ. Тийм болох юм чи бол ямарваа нэг юм бол байхгүй. За ямар ч байсан лайв бичлэг 2 хослоосон нэг иймэрхүү дугаар гаргалаа. Тэгээ энэ маш богинохон дугаар боллоо. Зойрыг нэлээ хайлаа. Зойр нь бол олдохгүй юм. Энэ хашаа машаагаар нь бол зөндөөл явлаа. Тэгтээ лайв хийж явсан л та. Тэгээд лайв нь үзхийг хүсвэл лайв руугаа ороод харж болно шүү. За guys. Тэгээ ямар ч байсан нэг иймэрхүү байр гинэ байшин руу орж үзлээ. Тэгээд бид мэдрэгдэж байгаа бол юу ч алга гайгүй байна. Тэгээ детектор бол юм мэдэрсэнгүү. Радионд бол бүүр ч юм орж ирсэнгүү. Тэгэхээр чинь энэ энгийн газар байна л гэсэн үг. Тий. Магадгүй зойр нь цасанд дарагдаад харагдахгүй байсан магадгүй л дээ. Ямар ч сан зойр байх магадлалтай гэсэн газруудаар орж үзлээ. За тэгээд бичлэгтийг хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд эпизод одоо чинь 6 орно шүү дээ тий. За тэгээд эпизод 6-аар уулзлаа. Түр баяртай guys.